Яагаад хөрөнгө оруулалтын дээр танд судалгаа хийх, зөвлөгөө авах, мэргэжлийн хүмүүс шаардлагатай вэ гэхээр хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн маань төрлөөсөө хамааруулаад, хугацаанаас хамааруулаад олон төрөлтэй байдаг. Энэ нь өөрөө таны эрсдэл даах чадамжаас хамааруулаад та эргээд сонгох юм шаардлагатай болдог. Хадгаламж бөгөөд хөрөнгө оруулалт маань өөр өөрсдийн гэсэн зорилготой. Зорилгоосоо хамаарат өөр төрлөөр хэрэглэгддэг гэсэн. Хадгаламж маань өөрөө байгаа хөрөнгийг хадгалах, үн цэнийг алдуулахгүй байх зорилготой бол хөрөнгө оруулалт маань байгаа хөрөнгөө илүү өсгөж, арвижуулж дараагийн түвшинд гарахад ашиглагддаг. За тэгтэл хөрөнгө оруулалт маань өөр төрөлтэй. Хадгаламжтай адил төстэй бондын хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн байгаа. Бондын хөрөнгө оруулалт өнөөдөр төгрөгдөр бол жилийн 20% дундаж өгөөжтэй байна. Таны хөрөнгө оруулалт маань жилийн дундаж 20% өссөн гэсэн. Эргээд хувьцаа бөгөөд бусад төрлийн хөрөнгө оруулалт бол байгаа. 25 онд Монголын хөрөнгөний зах зээлийн дундаж өсөлт маань өөрөө 24% байна. Энэ маань болохоор та хэрвээ Монголын бирж дээр арилжаал гэж байгаа хувьцаанд хөрөнгө оруулалт хийх юм бол 25%. Эргээд та буцаагаад өөр төрлийн жишээлх юм бол алтанд хөрөнгө оруулалт хийлэх гэхэд сүүлийн 1 жилийн хугацаанд бол 2 дахин өсчихсөн үзүүлэлттэй байна. Энэ мэтчлэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд маань маш олон төрлийн сонголттой байдаг. За тэгэхээр